Hey, Volume Plus, what's up? RTN Жижи байна. TikTok-ч гана байна. Энэхүү Volume Plus-ийн нэгэн дугаард оролцож байгаадаа бид хоёр маш их баяртай байна. За тэгээ юуны төрөнд үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний минь ажил хөдөлмөр хичээл сурлага өндрөөс өндөр байгаа гэдэгт бид хоёр бол маш итгэлтэй байгаа шүү манайхаа. За энэхүү бичлэгээрээ бид хоёр бол өөрсдийнхөө тухай товч бөгөөд тодорхой маш сайхан танилцуулаад өгөх болно. Ерөнхийдөө бол өмнөх бичлэгүүдэд өөрсдийнхөө талаар бүрэн товч тодорхой ярьж өгж байгаагүй. За тэгээд энэхүү завшааныг ашиглаад миний нэрийг ганц бүхэн га эрдэнэ гэдэг Америкийн нэгдсэн улсад 5 дахь жилдээ амьдарч байгаа. За тэгээд одоогоор бол ажиллаж байгаа. Яагаад ингэж байгаа? Түүний гэх юм бол манай дүүгийн нэрийг ганц бүхэн ганц увд гэдэг. Саяхан Америкийн нэгдсэн улсад 8 сард ирсэн. Суралцах чиглэлээр хэлнэслэр North Seattle хэлний бэлтгэлээр сурж байгаа. Бид хоёр нь яг одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Сиэтл хотод сурч ажиллаж амьдардаг. Манай дүүгийн гэх юм бол энэ 8 сард ирсэн. Миний гэх юм бол би сая энэ 2019 оны 5 сард бизнес удирдлагын чиглэлээр бакалаврынхаа зэргийг аваад за тэгээд ажиллаад Сиэтл хотод ирсэн. Одоо тэгээд маш сайхан ажиллаж байгаа. Та нар ажиллах ямар идэв юм? Ингээд дүүнэр нэрээ өндөө тасч авахгүй шүү. So anyways, бүх зүйлийг эхлэхээс өмнө бүгдээрээ зүгээр энд суугаад амар олон юм бла гэд ингээд ярихынхаа оронд яагаад бүгдээрээ Seattle хотын downtown-ыг үзээд тэгээд нэг сайхан яриа өргөж болох гэж. Ready? Okay, let's go. За одоо бид хоёр болохоор манай энэ байрны лаунж дотор сууж байна. За энэхүү байрыг ихэнх нь мэдэх байх. Энд дээр би нөгөө 22 насныхаа төрсөн өдрийг хийсэн газар. Тэгээ Сиэтл хотод би бас нэг ирээд удаагүй байгаа, нэг 4 сар болж байна. За тэгээд яач бол гэж бодлоо ч юм аа. Тэгээ гэрээсээ гараад тэгээд та бүхэнд яг Сиэтл хотын даунтаун ямар хаар үзтгийг үзүүлээ. Манай Сиэтл хот болохоор хідэн зүйлүүдээр маш алдартай. За тэр нь болохоор маш гоё том компаниуд байдаг. Microsoft байна, Amazon байна, Facebook байна, Google байна. За энэ дээр айгүй алдартай. Дээрэс нь Amazon-ы Spears гэдэг нэг байгаа. Та хэрвээ миний YouTube channel-ыг subscribe хийдэг бол миний өмнөх бичлэгээс Amazon tour би хийсэн байгаа. За тэндээс бас Amazon-ы Spears-ыг хараарай. Маш гоё тийм үзэсгэлэнтэй 2 ч биш, бүр 3 ч биш амар олон том бөмбөлөг тэнгүүдээ дотор нэг тийм ширэнгэн wild ширэнгэн ойг харуулсан нэг гоё газар байгаа. Одоо гэхдээ ямар ч тийшээ яваад үзье. За тэгээд за энд өнөөдөр хэр энэ да. Дөнгөж хэлж шүү дээ. Өдөр дөнгөж хэлж байгаа гэхтээ одоо ерөнхийдөө бол нэг өдрийн хэд болж байгаа 3 цаг л болж байна уу да. За нэг тиймэрхүү л явж байна. Манай энд бол жоохон хүйтэн л байна гэхдээ гайгүй дээ. Нэг бичлэгээ хийгээл. Чөлөөт цагаараа гэх юм бол битүү аль нь бүжиглэх дуртай. Би бол чөлөө цагаараа бүжгэлдэг, бас юмыг сурыг, шинэ юм сурахыг бол би бүр байн хүсдэг. Юм сурахад илүүдэхгүй гэж би боддог. Гарын машин тэнцэх төсөө шүү дээ содана. Яагаад? За яг одоогийн байдлаар бид хоёр Seattle downtown байна. За энүүгээр байгаа эргэн тойрны энэ барилгууд нь болохоор бүгд Amazon компани барилгууд байгаа. За тэгээд нөө Amazon-ы headquarter буюу яг гол барилга нь Jeff Bezos ахын барилга нь энэ байна. Хамгийн том Day 1 гэж нэрлэгддэг. За тэгээд ийшээгээ ийм гоё юм байна. Энэ болохоор миний одоо яг энэ байгаа энэ барилга нь болохоор саяхан шинээр баригдсан. Тэгээд ингээ гаднаа усаар өглөөтэй. Тэр миний яриад байсан нөгөө Amazon Spears дотроо ингээд 40 мянган төрлийн individual ургамлууд байдаг. Тэгээ бүгд амьд оронгууд амар гоё үнэртэй. За тэгээд бид хоёр
Ишигээ ороод нэг juice авчаад juice уунгаа. Тэгээд энэ Amazon Spears дотор ороод тэгээд цаашдынхаа яриаг хийя гэж бодлоо. За тэгээд ингээд эргэн тойрноор бол маш үсэндээ гой зүйлүүд зөндөө байна. Энэ араа бид хоёр нөө сайхан шинхэн баригдсан байдлага Amazon-ы барилга дотор очиж энэ юм гоё чирнэлээ гамгт. Энэ одоо яг эндээс бол амар гоё харагддаг юм байна. Дүүр ингээд зүгээр жижиг сааснууд ингээд бүгд ингээд хамт ингээд наацсан. Тэгэнгүүтээ хажуудлаас нь ингээд агаар үлээлгцэн. Тэгээ энэ амар гоё харагддаг юм байна. За жижигхэн Amazon компани талаар та хэдэд танилцуулах юм бол ерөнхийдөө бол энэ онлайн шопинг та бүхэн мэднэ. Ер нь өөртөө хэрэгтэй байгаа юу ч байсан. Ер нь Америкийн нэгдсэн улс гэлтгүй өөр улс руу очиод хаан ч байсан бүгд Amazon-ыг бол хэрэгэлдэг. Энэгээр бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ер нь юу л энэ бүгдлээ. Гэхдээ нэг жоохон тиймэрхүү юм гэх юм бол Монгол руу ерөөсөө шиппинг хийдэг. Гол сэдв рүү орцгоё. Бид хоёр бол хоёулаа Эрдэнэтийн охтууд. Би Эрдэнэтийн Монтуркийг 2014 онд төгссөн. За тэгээд 1-8 дугаар ангид болохоор байгалийн ухааны гүнзгийрсэн сургуульд 14 дугаар сургууль 1-8-даа сураад 9-р ангидаа Монтурк руу Монгол Туркийн high school руу шилжээд тэр үед болохоор миний зан характер бол улам одоо бас сайн чанараараа өөрчлөгдсөн гэх юм уу да. Тэгээ би амар гой чанаруудыг өөрөөсөө олж харсан, олж авсан, нээсэн. Тэгээд миний амьдралыг ерөнхийдөө тэр чигтэн Монтурк сургуулиас их өөрчилсөн. Яг одоогийн хийдэг хобби гэх юм бол би бичлэгийг амар дуртай, бүр бичлэгийг дэндүү их дуртай. Надад жоохон цаг гаргах юм бол бичлэг хийн. Ямар нэгэн гоё нэг тийм надад урам өгсөн ном юм уу, подкаст сонсох айгүй дуртай. Бүжиглэх дуртай. Дуулах дуртай. Тэгэл хүмүүстэй ер нь communicate хийж хүмүүстэй ярилцах амар дуртай. Тэгээ найзуудтайгаа яриад ер нь бүх хүмүүст бүх өөр одоо амьдралын experience туршлага байдаг. Тэр хүмүүстэй тэр өдрийн хооронд нь яриад энэ юм уу тэр тийм юм уу яад ингээд өөрөөсөө ахмад хүмүүстэй ярилцаж өөртөөхөө тухай одоо ажлын туршлага тэр амьдралын туршлага тийм хүмүүсийг сонсоод инээлдээр тэгж явах юм дуртай. Тэгэл ерөнхийдөө миний өдрийн амьдрал гэх юм бол ажил, гэр, бичлэг, social. Тэгээ нэг иймэрхүү гэр бүл иймэрхүү хүрээнд юм өнгөрдөг. Хүйтэн биш үү? Тэгээ даунтаунаараа орой ингээд алхах явах чинь гоё юм аа. За ганц хоёр мэдээлэл хэлээ. Манай Seattle болохоор өртгийн хувьд гэвэл ер нь жоохон өртөг өндөр. Гэхдээ Калифорниа мужтай зүүрлэх юм бол одоо арай бага гайгүй гэж хэлэхгүй. Калифорнид бол тэгэл одоо байр маяны үнэ бол бүр тэнгэрт хатцсан. Бүр амар нэг өрөө байр маяр чи юу вэ? Бараг 2-3 мянган доллароос буухгүй заяа сарын зөвхөн рентэлч түрээс хэлэхэд ч тийм. Тэгэхэд манай Seattle одоо бит хоёр бол арай гайгүй. Нэг сарын бит хоёр $1500 төлдөг тэр хавцаа. Гэхдээ тэр дотроо ус нь орцсон. Манай хотын нэг зүйл гэвэл зундаа цаг агаар нь бүр дэндүү гоё байгаль бүр ногоон тэгэл ус хүрхрээ айгүй ихтэй. Өвлийн үед гэх юм бол нар алга болчдөг. Тэгээ нар алга болсноос хойш ер нь нар алга болчих юм бол тэгэл D витамингүй болчихно. Тэгээ D витамин дутагдвал depression, stress тэгэл жоохон хэцүүдэлтэй. Бид хоёр нөгөө нэг Amazon Spears гэдэг газараа ороод ирсэн шүү. За энэ нөгөө нэг миний яриад сурталчлаад байгаа Amazon-ы ширэнгэн ойг ингээд бараг тэр чигээр ингээд энд нь 40,000 төгрөгийн individual ургамлууд байдаг. Хай. Тэгээд та бүхэн харуулах юм бол юм байна. Энэ ингэж ургамлуудаа усалт юм байлээ. Бүгд ийм амьд ургамлууд. Тэгээ бодоод үзтээ 40,000 төгрөгийн ургамлууд шүү дээ. Тэр чинь бүр солиотой гайс дээ. Энд орж ирэнгүүт нь үнэр нь бол амар гоё. За тэгээд та бүхэн Amazon tour хийсэн яг миний бичлэгийг үзэх гэсэн Ardien Energy YouTube channel руу ороод тэгээд үздээгээрэй. За ерөнхийдөө ингээд volume plus зориулж юм. Би энэ Amazon Go Store-д retail associate хийдэг. Энэ шумууд байхгүй байна энэ дөө. Энийг авч байгаа. За ингээд энэ дунд ингээд яг л ихэл юм бол тэгээд шингэн ой модон дотор явж байгаа юм шиг яг л юм гоё. Энд дэшээ гараа. Come here. За тэгээд бүгдээрээ Seattle-ийн талаар ярьжсэн шүү дээ. За тэгээд цаг агаарын үед гэх юм бол наргүй нар одоо тийчээр алга болчдөг. Тэр нь жоохон сайд. Бусдаараа гэх юм бол айгүй гоё. Өчтөг жоохон өнжтэй. Тэгээ дээрэс нь хүүхэд залуучуудын хувьд гэх юм бол энд ирээд суралцаад бас өөрсдийгөө хөгжүүлэх гэх юм бол надад айгүй боломж ихтэй юм шиг санагдсан. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэх юм бол нэгдүгээрт энэ хүн манай Seattle болохоор нэг тийм
жижиг хот бол биш. Ер нь том хоттой орно. Тэгээд Microsoft компани, Google байна, Facebook байна, Amazon байна ингээл тий энд ингээд сургууль төгслөө гэхэд бүгд бол энэ том компаниуд руу ажиллах гад apply хийж болно. Тэгээ би бас хүүхэд залуучуудтай зориулж нэг зүйл ер нь сурагч нартай ч юм уу зориулж нэг зүйл хэлэхэд хүмүүс болгонд боломж байдаг. За ингээл ийм том компани миний чанар чансаа хүрхгүй, миний education хүрхгүй, миний хэл дутагд ингэж өрөөсөө бодож болохгүй. Болж өгвөл өөрийгөө чадна бүтэн. Тэр зүгээр энгийн энд чинь бүгд л энгийн хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Нэг тийм амар том гарал ухсаатай хүмүүс ийм юм. Би та нар ингээл энэ Amazon компани дундуур ингээ яваад харах юм бол англи хэлний дундаж хэмжээний мэдлэгтэй заяа. Тиймэрхүү ингээл Азууд, өөр нийтгэгчүүд, тэгээд солонгосчууд ер нь юу гэдэг амар олон хүмүүс ингээл сурагч нар ажиллаж л байдаг, internship дадлага хийж л байдаг. Тэгэхээр хүн болгонд боломж байгаа шүү гэдгийг би хэлмээр байна. Юу, шатаар гарсан чинь бүр Welcome back Volume Plus. За бит хоёр нь саяхан experience-ээс гараад гэртээ ирчихсэн байна. Манай хүн найзуудтайгаа ярих гад гарсан. Тэр хооронд би энэ бичлэгнийхээ хамгийн сүүлийн хэсгийг хийхэд бэлэн болоод байна. За хамгийн гоё сэдв рүүгээ орцгоё бүгдээрээ. За маш олон хүмүүс ер нь Монголд байдаг манай монголчууд Америкийн нэгдсэн улсад ирж амьдарч суурч ажиллахыг айгүй хүсдэг юм байлээ. За тэгээд багцлаад заяо энэ хүмүүст бүгдэнд нь хандаж нэгэн зүйл хэлэхэд эх орноосоо гарлаа гэд өөр улс руу очлоо гэд энэ бол жаргах зам бол биш шүү. Хүмүүс айгүйх асуудаг л да би одоо яаж Америк нэгдсэн улс гарах уу? Би яаж одоо гэр бүлээ аваад тийшээ гарах уу? Ингээ Монголоос гарвал ингээ бүх юм гоё болчих юм шиг нэг тиймэрхүү юмнуу зарим хүмүүс яриад байдаг аахгүй юу? Гэтэ энэ бодлоо бол үнэхээр авч хаях хэрэгтэй шүү. Хүмүүсийн зүгээр ингээ хамгийн амархан боддог юм гэх юм бол Монголоос гараад Америкийн нэгдсэн улсад ирээд сурангаа ажил хийгээд төлбөрөө олоод эцэг эхээ тийжээд тэгээд амьдрна гэж боддог. Гэтэ хүн ерөөсөө бодсон зүйл санснаар болдоггүй. Энд хурж ирээ та нар одоо тэг хөдөлмөрийн мөн чанарыг мэднэ. Хамгийн ихээрээ штэ. Амьдралын ухаанд айгүй их суралцдаг. Түрүү хэлсэнчлэн би бол энд ингээд 5 жил амьдарч байгаа. Тэгээд 5 жил амьдарч байхдаа би зүгмахандаа тултал ойлгосон зүйлүүд юу гэх юм бол хамгийн түрүүнд хариуцлага. Бүр зүгээр эх орноосоо гараад хэл давлал бол хариуцлага бүр маш том хариуцлага миний нуруунд дээр үүрэгддэг гэдгийг би бол ойлгосон. Хоёр дахь миний бас ойлгосон зүйл гэх юм бол цаг бол алт гэдгийг ясмахандаа тултал ойлгосон. Хэдий чинээгээр цаг алдчих, төдий чинээгээр бий л охирч байгаа. Нэг өдрийн 24 цаг энд ирээд ямар хурдан ингээл байхгүй нүгэр нүд анаад ингээд инхийн оронд л байхгүй болчдөг заяа. Тэгээ яг тэрхүү цагийг би ингээд орой олгоо ингээд унтахтаа за би яг энэ цагийг зөв өөртөө зарцуулж чадсан уу гэд цагаа зөв зарцуулах бол бүр маш чухал. Өөр бас нэгэн ойлгосон чухал зүйл гэх юм бол сэтгэлийн хаттай байхыг бол хүмүүстэй зөвлөмөр ээ. Энд янз янзын юм болдог заяа. Яг түрүүний хэлсэн шиг юм болгон санснаар болдоггүй. Хурж ирэл би үртлэнд хурж ирэл за би одоо өстө хамгийн түрүүнд scholarship аваад тэгэл энийг хийгээл тэрийг хийгээл сургууль дээр ажиллаад би хална гээл бас бодог. Юу яхав нэг алхаасаа нэг 100-ны нэг 50-60% л алсан баг. Гэтэ яг үлдсэн үе дээр яг миний бодсон шиг миний төсөөлсөн шиг тийм төгс бол байгаагүй шүү дээ. Тэгээ тэр үед бол тэгээ ганц хоёр удаа сэтгэлээр унжил байсан. Тэгтээ сэтгэлээр унаад буцаж босох нь бол хамгийн чухал. Тэгээд үүний дараа алдаанаасаа хүн бас суралцаж сурах хэрэгтэй. Одоо юмд бас хожигдож алдаанаасаа суралцах хүн болгон алдаа гаргадаг те. Надад бас онсон ч зүйлэн, алдсан ч зүйлэн, боломжоо алдсан зөндөө их цаг хугацаа байна те. Тэр болгон тэгээд би ингээд сэтгэлээр унаад. Яг нь сэтгэлээр ундаг л та би. Ингээл за энийг алдчихлаа. Одоо чинь яадаг юм би ингээд сайхан 3-7 хоногийн өмнө би 1-7 хоногт заяа 2 бүр хамгийн гоё ажлын интервью би алдчихж байгаа байхгүй юу? Ажлын ярилцлага алдчихж байгаа. Тэгээ би тэр үед нэг жоохон сэтгэлээр унсан л да. Яг энэ чинь 3-7 хоногийн өмнө Сиэтл болж байгаа байхгүй юу? Тэгэл яагаад алдчихв? Би хамгийн түрүүнд би цаг барьж чадаагүй дээ. Хамгийн ихний интервьюгээ алдсан. Цагаа буруу төлөвлөсөн байхгүй юу? Тэгээ цаг буруу төлөвлснөөсөө болоод би 5 минут хоцроод тэгээд тэр компанитай би ярилцлага хийж чадаагүй. Тэгээд бусагдсан. Тэгээд дараа 2 хоногийн дараа өөр нэг их сургуультай би интервью хийх хэрэгтэй байсан. За тэгсэн чинь тэр нь болохоор гэтээ яг миний ч буруу биш, тэрний ч буруу биш. Ерөнхийдөө 50-50 гэх юм уу да.
ихэнх одоо компаниуд, сургуулиуд хүнтэй интервью хийгээд ажилд орох тийм ярилцлага хийж байгаа бол 7 хоногийн өмнө мэддэг ч юм уу эсвэл над руу залгаад те за чи хизээ завтай вэ? За чиний завтай тэр үеэр бид нэг ингэж хамтаа ярилцлага хийсэн гэж хэлдэг. А тэр их сургуулийн хувьд болохоор ерөөсөө над руу шууд бараг залгаачгүй шууд имэйлээр за 3 цагийн дараа манай энэ кампус дээр хурж ирээд ийм интервью өгөх гэд. Тэгээ би тэр үед болохоор амжил байсан байхгүй яг үнэндээ. Хичнээн ингэж тэр хүмүүс надад тулгаж хэлсэн ч гэсэн би яг амжаад тийшээгээ одоо очоод ярилцлага өгөл өгчхөлээсэн. А гэхдээ яг юу намайг хоошин татсан байх юм бол миний залхуу зам. Хүн болгонд л залхуу зам байдаг. А би ч гэсэн залхуурах үедээ залхуурахгүй үедээ ихэнхдээ бол ерөнхийдөө залхуурахгүй. Гэтэ яг тэр үед одоо яагаад чинь амар сонь. Нэг өөрөө нөө ажил дээр амар сонь дээр байсан тэгэнгүүтээ тэр хүмүүс одоо чи хүрээд ирээ. Тэгээ би хамгийн түрүүндээ миний бодогцсон юм гэх юм бол нэгдүгээр энэ хүмүүс надад 7 хоногийн өмнө өдчилж хэлээгүй. А хоёрдугаар за би ийшээгээ очих юм бол би нөө Uber дээр таксидэж явна. Тэгээ таксидгаа дахиад 10 хэдэн минут өнгөрчин. За би ер нь хоцорччтэй гэж би шууд ингээд толгойнтой бодчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь юу гэж маргааш нь би ингээд яг тэр газрыг манай тэр ажлынхаас тэр их сургуулийн хаана гэдэг юм бэ гэсэн чинь би зүгээр л 2 юм уу 3 минут алхаад би тийшээ очиж байсан байгаа байхгүй. Гүүгээд ядчих. Тэгэхэд дараа би хизээш тэр ярилцлагаас хоцрохгүйсэн байхгүй. Тийм болохоор иймэрхүү залхуу зам тий ганц хоёр юмнаас болоод бас өөрөө гой боломжуудаа би алддаг. Гэхдээ энэ алдаанаасаа би байнга суралцдаг байхгүй юу. Тэгээ дараагийн удаа би одоо саяхан бол шинэ ажлынхаа офферыг авцсан. Тэгээ Amazon-оос гараад одоо өөр шинэ ажил руу орж байгаа. Гэтэ одоо энэ саяхны орсон шинэ ажилд болохоор би яг өмнө нь ийм хоёр юм болж исэн болохоор би тэр хоёроос ингээд суралцаад энэ ажлын ярилцлаганд очихдаа би 2 цагийн өмнө очсон гэдэг. Одоо бүр 2 цагийн өмнө очиод өөрийгөө бэлдээ доторх яриа мариагаа бодоод тэгэл тайвшруулаад тий алдаанаасаа суралцаад саяныхаа шинэ ажлыг авсан. Тэр нь болохоор 1 сарын 6-нд эхэлнэ. Писа. За нэг иймэрхүү зүйлүүдэд би суралцсан юм аа. Тэгээд бас яг зөвхөн эн чинь би суралцаад байгаа юм биш үү? Энд байгаа хүмүүс ихэнх нь ер нь миний яг юу яриад байгааг мэдчихэж байгаа. А тэгээд Монголоос хэрвээ үнэхээр Америкийн нэгдсэн улсад ирээд те одоо өөрийнхөө боловсрол мэрэгжлийг ингээд дээшлүүлмээр байгаа хүмүүс миний яг энэ туулсан бас адилхан ганц хоёр зүйлийг ч гэсэн туулна. Тийм болохоор би одоо ингээд танарт ингээд хэлье гэдэг. Америкийн нэгдсэн улсад ирэхээс өмнө хамгийн түрүүнд те маш зөв замыг сонгож зөв төлөвлөгөөтэй зөв зорилготой байх хэрэгтэй шүү. Зөв сэтгээд зөв зорилготой байж чадах юм бол ер нь нэг шууд хурж ирээд яах учраа олохгүй жоохон lostтэй ингээд төөрөлтөд байхгүй байгаа. Back to the topic anyways. За тэгээд иймэрхүү байна. Түрүүний хэлсэнчлэн их орноос гараад өөр орн руу хөл тавилаа гэд тэр бол хүмүүсийн жаргах зам биш. Яг юм дастэй сайн талч байна, муу талч байна. Гэтэ нэг иймэрхүү юм би яриад байгаа. Заавал та нарыг энд ирээд хэрэггүй энд ирэх юм бол зовн сэтгэлээр унан, стресстэн, депрессдэн гэж байгаа юм биш шүү. Зүгээр ирэхээсээ өмнө сайн тал юу вэ? Америкийн нэгдсэн улсад ирэх ер нь зөвхөн Америкийн нэгдсэн улс гэлтгүү те өөр гадаад орн руу очоод тэгээ сайн тал юу вэ, муу тал юу вэ? Энэ бүгдийг ингээд мэдж байхад илүүдэхгүй шүү гэдэг утгаар нь би хэлж байгаа шүү. За тэгээд нэмэлтээр зүгээр та бүхэндээ яг өөрийнхөө зүгээс хандаж хэлэхэд зоригтой байгаараа, зорилгынхаа төлөө тэмцэж чаддаг байгаараа юмыг ингээд байн өдрө болгон мөрөөдөд байхаас илүүтэйгээр зүгээр тэрнийхээ төлөө зориг гаргаад зоригтой байгаад ямар нэгэн үйл алхам хийцэн байхад хүн тэгээд нэг үр дүн олж хардсан шүү. Тэгээд ерөөсөө юм бити бууж өгж байгаараа хий гэсэн бол хий. Тэгэл тэрнийхээ төлөө л яваарай. Тэгээд эндээс авахын аваад хаяхын хаяна л гэж бодож байна. За тэгээд Volume Plus монголчууд хаасайгүй нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад маш их баярлалаа. За тэгээд дэмждэгт баярлалаа. Атена жижис YouTube channel subscribe хийгээрэй. Volume Plus YouTube channel subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.